бодтой хэрэг. Нэгэн чинээлэг гэр бүлээс гаралтай залуу болцож байх үед нь найз охин нь алагдаж бүх нотлох баримтууд тэрхүү залууг алуурчин болохыг илтгэж байсан ч тэрээр өөрийгөө гин буруугүй хэмээн эцсээ хүртэл бат зогсжээ. Тэгвэл бодит байдал дээр чухам юу болсон бэ? Ли мөрдөгч хэргийн үннийг сэргээн тогтоосон нь. Энэ бол алдарт Ли мөрдөгчийн илрүүлсэн хэрэг. 5. Найз охиноо би алаагүй. Өнөөдөр ярих энэхүү хэрэг Америкийн Виржиний арлуудын Сент Томас аралд гарсан юм. Энэхүү жижиг арал нь Карибын тэнгист байрладаг бөгөөд Виржиний арлуудын нэг хэсэг юм. Талбай 80.9 хавтгай дөрвөлжин км. Арлын оршин суугчид нь ойролцоогоор 50,000 гаруй хүн байдаг. Талайн эрэг нь үзэсгэлэнтэй. Ус нь гүн сэнхэр тул энэ газар олон хүний очихыг хүсдэг аяллаа үзэсгэлэнтэй газар юм. Энэхүү жижиг арал дээр Трейси болон Яаша хэмээх хос амьдардаг байв. 18 настай Яаша бол ээлдэг, сайхан инээмсэглэлтэй, хүмүүстэй маш сайхан харилцдаг хар арьстай охин байлаа. Тэрээр ахлах сургуулиа дөнгөж төгсөөд их сургуулийн амьдралаа эхлүүлэхээр бэлтгэж байв. Түүний найз залуу Трейси мөн л энэ арал дээр өссөн бөгөөд эцэг их нь түрээсийн даруулт онгоцны бизнес эрхэлдэг харьцангуй чинээлэг амьдралтай нэгэн байжээ. Яаша амралтынхаа хугацаанд цагийн ажил хийж байхдаа Трейситэй танилцсан бөгөөд тэд арсны өнгөнөөс болж бие биедээ гадуурхал үүсгээгүй. Бусдын гажнуудээр харахыг ч тоолгүй. Маш хурдан бие биедээ дорлож өөрсдийн насанд тохирсон гин цайлган. Үзэсгэлэнтэй сайхан хайрыг мэдэрч байв. 6 сар халуун дотноо ирэхсний дараа Трейси Сент Томас арлаас явж өөр газар их сургууль суралцахаар болжээ. Холын зай, дурлсан хоёр зүрхийг салгаж чадаагүй бөгөөд Трейси Яаша хоёр бараг өдөр бүр утсаар ярьж онлайнаар чаталдаг байв. Өвлийн амралт болж Трейси аралдаа буцаж ирэхэд хосууд дахин аз жаргалтайгаар хамтдаа байх болов. Гэвч яг энэ үед эмгэнэлт явдал тохиолдсон юм. Хэргийн дараах Трейсигийн мэдүүлгээр бол 12 дугаар сарын 1 орой Трейси Яшааг дагуулan арлын маш үзэсгэлэнтэй байгальтай уулан дээр машинаар гарчээ. Эндээс арлын бүх наран шарлагын газар хотыг бүхэлд нь харах боломжтой байв. Харанхуй болж эхлэхэд хосууд машиныхаа арын суудлал руу шилжиж дотносхоор бэлтгэж байж. Яг энэ үед машины хажууд нэгэн хар сүдэр төхөж иржээ. Баг өмссөн нэгэн дээрэмчин цонхоор буу гаргаж ирээд дээрэм хийхийг завдсан байна. Трейсигийн хэлснээр тэрээр багтай дээрэмчинтэй тэмцэлдэж бууг түлхэх гэж оролджээ. Тэмцэлдэх үед дээрэмчин буудаж нэг сум нь Яшааг онсон байна. Буудсныхаа дараа дээрэмчин зүгтжээ. Айж сандарсан Трейси арын суудлаас урт талын суудлал руу мөлхөж орон уулын оройгоос хөдөлж хот руу буцсан байна. Энэ хугацаанд Трейси буудуулсан найз охинтойгоо хид хідэн удаа ярилцаж, найз охин нь хавь үйлдэл үзүүлж байсан ч тухайн үед Трейси найз охиноо аврахаар эмнэлэг рүү биш, харин өөрийн гэр рүүгээ давхисаар Яшаагаас ямар ч чимээ гарахаа болох үед л сая нэг юм машинаа зогсоожээ. Ухаанаа алдсан Трейси хажуугаар өнгөрч буй машиныг зогсоон тусламж гуйж, замд таарсан хүн цагдаа болон түргэн тусламж дуудсан байна. Гэвч цагдаа түргэний тэрэг ирэхэд Яаша аль хэдийн ухаан алдсан байв. Эмнэлэгт хөргөгдөх үедээ Яаша аль хэдийн амьсгал хураасан байжээ. Хэрэг гарсан явдал энэхүү жижигхэн арлыг цочролд оруулав. Цагдаа нар Трейсигээс хэргийн талаар тодруулахдаа маш ихээр сэжиглэж эхэлжээ. Хэрэг гарсны дараа найз охин нь ухаантай байхад Трейси эмнэлэг рүү явуулгүй маш том тойруу замаар явсан байж. Хожим нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Яашагийн бууны шарх нь цаг тухайд нь эмнэлэгт хүргэгдсэн бол үхэлд хүрэх хэрэггүй байсныг нотолсон бөгөөд Трейсигийн сандарч твцсэн эмнэлэгт хүргэх хугацааг алдсан байдал нь Яашагийн үхэлд хүргэсэн гэдгийг баталжээ. Түүнчлэн Трейсид өөрт нь гар утас байсан бөгөөд шууд цагдаа дуудах боломжтой байтал яагаад зам дээр машин зогсоож тусламж гуйсныг цагдаа нар ойлгосонгүй. Харин Трейси үнэхээр их айсан байсан тул тэр мөчид яах ёстойгоо мэдээгүй гэж тайлбарлажээ. Мөрдөн байцаагчдын хардталтыг бүр чихээр төрүүлсэн зүйл бол Трейсигийн нүүр болон гар нь хөхөрсөн. Мөн бууны дээр үлдсэн улмөр байсан бөгөөд эрхий болон долоовор хурууны завсар илэрхий шарах байсан нь ихэвчлэн буудах үед бууны тэрэлтээс болж үүсдэг шарах байлаа. Цагдаа нар тэрхүү дээрэм гэж хэлээд байгаа зүйл бүхэлдээ Трейсигийн зохиосон зүйл бөгөөд түүнийг гэмт хэрэг үлдсэн байх маш өндөр магадaltaй хэмээн сэжиглэж байв. Ингээд Трейсид чиглэсэн мөрдөн байцаалт эхэлж цагдаа нар хэрэг гарсан тээврийн хэрэгсэлд магадлан шинжилгээ хийлгэхээр эрүүгийн шинжээчдийг урьж Трейсигийн хийсэнчлэн үнэхээр машины гаднаас дээрэмчин буудсан хэсгийг шалгав. Шинжээч хамгийн түрүүнд
Машины салхины шилэн дээрх сумны нүхийг шалгаж, сумны чиглэлийг хэмжигч цаваа ашиглан буудсан байрлалыг тооцоолжээ. Сумны чиглэлээс харвал энэ сум нь машины гаднаас биш, харин жолоочийн суудлаас буудсан байх магадлал өндөр байв. Үүний дараа яшааг онсон сумыг мөн шалгажээ. Түүний сумны чиглэлийн шинжилгээний үр дүнч Трейсигийн мэдүүлэгтээ зөрсөн бөгөөд шинжээгчид энэ хоёр сум хоёулаа машин дотроос буудсан гэж үзжээ. Трейсигийн гарт үлдсэн шарх болон яшааг нас барсны дараах Трейсигийн гаргасан үйлдэл зэрэг бүхий л нотлох баримтууд. Трейсиг л найз өхнөө хөнөөсөн жинхэнэ халуурчин болохыг зааж байв. Цагдаа нар Трейсиг 1-р зэргийн хүн амны хэрэгт сэжиглэн яллахаар ажиллаж эхэллээ. Гэсэн хэдий ч Трейси өөрийгөө алуурчин биш гэдгийг эцсээ хүртэл батлан хэлж, илүү мэрэгжлийн шинжээчээр магадлан шинжилгээ хийхийг хүсэж байв. Тиймээс Трейсигийн гэр бүлийнхэн алдарт Ли мөрдөгчийг олж түүний хүүгийнх нь нэрийг цэвэрлэж өгнө гэж найдаж байв. Ли мөрдөгч хэргийн нөхцөл байдалтай урьдчилан танилцсныхаа дараа очиж мөрдөн байцаагт хийж болгоч ямар нэгэн баталгаа өгч чадахгүй гэсэн бөгөөд зөвхөн бүх нотлох баримтыг тайлбарлаж хэргийн үннийг сэргээн тогтоохын тулд бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хэлжээ. Тэгвэл Ли мөрдөгчийн шинжилгээний үр дүн Трейсиг аварч чадах болов. Ли мөрдөгч хэргийн газарт ирснийхээ дараа хамгийн түрүүнд тухайн орой унаж явсан машинд шинжилгээ хийжээ. Багтаа дээрэмчин машины гадна зогсож байгаад яшааг буудаж хөнөөсөн эсхийг мэдхийн тулд Ли мөрдөгч сумны нүхний эргэн тойрондох шилний хагарлын байдлыг үндэслэн сумны чиглэлийн байрлалыг сайтар судалж сумны зүсэлтийн үнцгийг хэмжих шаардлагатай байв. Сумыг машин дотроос буудсан бөгөөд доошо чиглэсэн өнцгөр салхины шилийг нэвтэлж мөн шил арчигчийг шүргсэн байв. Сумны чиглэл хэмжигч цавааг оруулсны дараа Ли мөрдөгчийн гаргаж авсан шинжилгээний үр дүн өмнөх шинжээчдийнхтэй яг адилхан байлаа. Хэрв дээрэмчин машины гаднаас буудсан бол сумны чиглэлийн дагуу энэ сум заавал толгойн түвшлэгийг онох ёстой байв. Гэвч толгойн түвшлэг дээр сумны улмөр огт байсангүй. Энэ нь дээрэмчин Яо Мингээс өндөр байх. Эсвэл толгойноосоо дээш өргөж буудсан тохиолдолд ийм сумны чиглэл үүсгэх боломжтой бөгөөд энэ нь мэдээж бодит байдалтай нийцэхгүй юм. Өмнөх шинжилгээний үр дүн зөв байсан бөгөөд энэхүү буудлагыг хэн нэгэн машины гаднаас хийсэн байх боломжгүй байв. Ли мөрдөгч шинжилгээний үр дүнг Трейсид хэлээд энэ удаагийн шинжилгээг өндөрлөж буцахаар бэлтгэжээ. Буцахаасаа өмнө Ли мөрдөгч санамсаргүйгээр хэргийн газрын нэгэн гэрэл зургийг хартал тэндээс нэгэн өвөрмөц зүйлийг олж харсан бөгөөд тухайн зураг дээр хэргийн газрын нөхцөл байдлыг бүрэн ихээр нь буулгасан байв. Машин замын хажууд зогссон байх ба замын хажууд туссан цусны толб байгааг Ли мөрдөгч анзаарав. Хэргийн газарт ажилласан цагдаа нарын хэлснээр энэ нь шинэхэн цус байсан бөгөөд тухайн үед хараахан хатаж амжаагүй байжээ. Ли мөрдөгч үүнийг баг хурдтайгаар босоо чиглэлээс доош тусалсан цус гэж тодорхойлов. Цагдаа нар тухайн үед энэ цусанд шинжилгээ хийгээгүй бөгөөд хохирогчийн цус байх гэж таамагласан байв. Харин Нягт Нямба Ли мөрдөгч энэхүү таамаглалд итгэсэнгүй. Учир нь энэ тусал цус хэргийн сэжүүр байж болох юм. Гэсэн хэдий ч Ли мөрдөгчийн хувьд хамгийн асуудалтай санагдсан зүйл бол хэргийн газрын ерөнхий дүр зураг байв. Уг зурагт нэгэн чухал хүчин зүйл байсан нь Ли мөрдөгчд өнөө хүртэл мэдэгдээгүй байсан газрын гадаргуугийн байдал буюу газрын налуу хэсэг байлаа. Хэрэг гарах үед тээврийн хэрэгсэл уулан дээр зогсож байсан бөгөөд тэр хэсгийн зам налуу маш огцом эгц байсан нь маш ноцтой нэгэн асуудлыг дагуулж байв. Ийм эгц налуу газар нь сумны чиглэлийн хэмжилтэд асар их нөлөөтэй байдаг. Хэрэг үннийг мэдхийг хүсвэл машиныг хэргийн газар руу аваачиж яг тэр газарт сумны чиглэлийн шинжилгээг дахин хийхээс өөр аргагүй байлаа. Тэгвэл энэ нээлт нь хэрэгт эргэлт авчирч чадах болов. Ли мөрдөгч тээврийн хэрэгслийг хэрэг болсон газар руу авчирсан бөгөөд энэ нь баруун тийш иргсэн. Огцом эргэлттэй уулын зам байв. Машиныг зогсоосны дараа өндрийн зөрүү хамгийн их байгаа газар нь машины баруун урд болон зүүн хойд хэсэг байлаа. Гэтэл сумны чиглэл яг энэ хоёр чиглэлийг дайран өнгөрсөн байв. Ли мөрдөгч мэрэгжлийн хэмжилтийн ажилтнуудыг олж замын гадаргуугийн налууг наривчлан хэмжүүлв. Нарийн тооцооллын үр дүнд 2 өнцгийн зөрүү 15 см-т хүрсэн нь алуурчны зогсож байсан байрлал тэгш газраас 15 см өндөр байсныг илтгэж байв. Энэхүү нээлт нь өмнөх шинжилгээний үр дүнг няцаасан бөгөөд үүнээс өмнө тэгш газар дээр хийсэн сумны чиглэлийн шинжилгээ илт буруу байсан нь батлагдав.
Ли мөрдөгч дахин нэг удаа сумны чиглэл хэмжигч саваа ашиглан хэмжилт хийх үед тэгш газар хийснээс тэсөөр хариу гарчээ. Хэргийн газарт дээрэмчин дундаж нуруутай байхад л хангалттай байсан бөгөөд гараа хит өндөр өргөх шаардлагагүйгээр цонхоор бууга оруулж дээрэм хийх боломжтой байв. Өөрөөр хэлбэл Трейси худлаа яриаггүй байх бүрэн боломжтой юм. Охиныг дээрэмчин хөнөөсөн байх боломжтой бөгөөд энэ үед машины хажуугийн замын хэсэг дэх цусны толб хамгийн чухал нотлох баримт болох байлаа. Эдгээр цус тусалсан байрал нь яг Трейсигийн хийсэн дээрэмчний зогсож байсан байрал мөн байв. Хэрв цусны толб Трейси эсвэл охиных байвал цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалт зөв байх болно. Хэрв цусны толб өөр хүнийх байвал хэргийг гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай болох юм. Ли мөрдөгч цусны толбыг холбооны мөрдөх товчоор ДНК-ийн шинжилгээнд илгээж хариуг нь хүлээв. Үр дүн гарахыг хүлээх хугацаанд Ли мөрдөгч Трейсигийн нүүр гар дээр наалтсан байсан бууны дарны талаар дахин туршилт хийсэн бөгөөд үүнийг батлах тийм ч хэцүү байсангүй. Гар буугаар буудах үед буутай маш ойрхон байвал дарь наалддаг байна. Трейсигийн гарын эрхий болон долоовор хурууны завсар гар болон нүүрэн дээрх шарх нь Трейси дээрэмчинтэй тэмцэлсэн болохыг нотолж байсан бөгөөд ялангуяа толгой дээрх шарх нь түүний хэлсэнчлэн дээрэмчин буугаар түүнийг зогсон гэх мэдүүлэгтээ яг тохирч байв. Түүнээс гадна Ли мөрдөгч машины гадна талд мөн бага хэмжээний дарь байгааг олж мэдсэн тул бууны дарны туршилтыг дахин хийв. Бууцны дараа гадна талын машины цонхонд дарь наалтсан байсан бөгөөд энэ нь буу цонхны гадна 3-4 см-ийн зайд байсныг илтгэх ба энэ нь машин дотроос биш гаднаас бууцныг батлах бүрэн боломжтой болсон юм. Бүх нотлох баримтыг шинжилж дууссаны дараа Ли мөрдөгч эдгээр баримтуудаар дамжуулан Яшагийн нас барах үеийн үйл явцыг бүрэн дүүрэн сэргээн харж чадсан байна. Тэр өдөр Трейси Яша хоёр уулын орой дээр болцохоор иржээ. Машина зогсоосны дараа Яша Трейси хоёр арын суудлал руу орж дотносож эхэлсэн байна. Яг энэ үед нэгэн хүний сүүдэр Трейсигийн цонхны хажууд ирж машин руу буу оруулан дээрэм хийхийг оролджээ. Трейси бууны голоос барьж эсэргүүцсэн бөгөөд ноцолдох үед уурлаж бухимдсан дээрэмчин дараалан 2 удаа бууцны нэг сум нь салхины шилийг онож 2 дахь сум нь Яшаг онсон байна. Дээрэм хийж чадахгүй болсноо мэдсэн дээрэмч 2 удаа буудаад зугтжээ. Сандарсан Трейси ч мөн хэргийн газраас машина барин хөдөлсөн байна. Энэ бол хэрэг гарсан бүх үйл явц бөгөөд Трейси ч худлаа яриаггүй болох нь батлагдав. Үүний дараа холбооны мөрдөх товчооны шинжилгээний хариуч ирж Ли мөрдөгчийн таамаглалыг баталж хэргийн газраас олдсон цусны толб Трейси болон охиных биш харин алуурчных болохыг тогтоов. Цагдаа нар хизээ нэгэн цагт алуурчныг олж тогтооно гэж найдан цусны ДНК мэдээллийн сандаа оруулжээ. Ли мөрдөгч бүх шинжилгээний үр дүнг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд цагдаа нар Ли мөрдөгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн зөвшөөрч Трейсид үүсгэсэн яллах дүгнэлтээ хүчингүй болгожээ. Ли мөрдөгч дахин нэг удаа нотлох баримтаар хэргийн үннийг сэргээн тогтоолоо. Ли мөрдөгч өмнө нь эрт үеийн шүүх шинжилгээний ажилчид үндсэндээ прокурорын төлөө ажилладаг байсан. Цаг үеийн хөгжлийг дагаад шүүх шинжилгээ нь прокурорын хэрэгсэл биш, шүүгдэгчийн ч хэрэгсэл биш гэдгийг одоо бүгд мэддэг болсон. Шүүх шинжилгээнд шударга байдаг. Тэр сайн хүн бүрийг хэлс хэрэгт гүтгүүлэхгүй байх. Мөн муу хүн бүрийг хуулийн тормоос мултрахгүй байх боломжийг бүрдүүлдэг хэмээн хэлж байжээ. За ингээд энэ удаагийн Ли мөрдөгчийн 5 дахь дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол багхаа битгий мартаарай. Цаашид илүү олон видеог та бүхэнтэй хуваалцах болно. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.